За цахим орчны найзуудтай өдрийн мэнд хүргье. Өчигдөр би комент өчигдөөс бичлэгийг нэгж амлсны дагуу бичлэгээ оруулах гэж байна. За ковидын 1-р хавьтал болоод эрүүл мэндийн газараас хэлсний дагуу өөрийгөө заслан дээр тусгаарласан. За тусгаарлахдаа 14 хоног юу хийх вэ гэж бодоод за эхнээс нь ер нь бодож төлөвлөж за YouTube-ээс харж ирсэн зүйлүүд хийж эхэлсэн. За бичлэгийг та бүхэндээс дэлгэрэнгүй хийж эхэлсэн бичлэгийг та бүхэнд хүргэнэ. За ингээд миний машин Toyota Town Ice гэдэг машин байна. За машина ардлынхын заалыг цэвэрлж байна. Одоо ингээд доторлно. За заал нь их зааван байсан ингээд шалыг сайхан угаагаад сая сүршигчээр ингээд угаацсан. За ингээд арчиж өгнө. Маш заан байсан ингээд. Тэгээ энээр битүү синтемон чих хэвээр. Тэгжээж дулаахан зааман удаа чимээ орохгүй. За бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Яагаад тэгэхээр машина доторлно гэсэн бодолтой эхлүүлсэн. Тэгээд машина доторлох гэж зориод машина ингэж рек мотор C-sort рек мотор доторлсон. За ингээд хоёр талын хан гэрэл хасдаг байгаа. За энэ хийж явах юмчлэгээс та бүхэнд харуулъя. За тараг. За нэг шөнийн гэрэл нэг юм хөө тусч байна. За тэр хойдолд хаалга хийгээд дууссан байна. За ингэ гэрэлтэлэг, хойдлын гэрэлтэлэг, ажиглын гэрэлтэлэг юм байна. За таргаа очоод одоо лагтан да. Бүгдийн сайхан цэвэрхэн лагтах хэрэгтэй гэхгүй тэр болчихно. За одоо ингээд доторх нөхцлүүдийг харуулъя ингээд. За энэ ингээд дээшээс хөгдөг байгаа. Энэ рүү ингээд хувцсунараа хийчихнэ. За энэ ингээд доош орчихно. За ингээд өргөн метр 30-тай ийм одоо ор бий болж машины ардталд. За энэ нэг дөрвөлж юм байгаа. За энэ дөрвөлж юм зүгээр харахад ингээд банд юм шиг болж хөлтэй хөл гараад ирчих. Энэ аяны ширээ юм байгаа. Гэхдээ унтах амрах үедээ энэ дээр бас хатоолго олгоод ингээд тавьчихж байгаа. За би ер нь их зөөл юм дээр унтах их дургу. Хатоо юм дээр унтах тартай. За хаалган иймэрхүү мэгтэй болгосон байгаа. За гол нөхцөл нь бол хийж байгаагийн та бүхэнд бичлэгийн та бүхэндээ харуулчаа. Баруун талын хаалга иймэрхүү болсон. За нэг өрөвчийг нь иймэр ингэж хийхгүй болохгүй байлаа. За энэ талын хаалга хотод хайж энэ шиг. За энэ давхраа нэг ийм нэг хялгарууттай силиконоор ингээд тойролцсон байна. Энийг одоо битүү синтемон дүүргээд за дараагийн нэг амлсан ч гэдэг юм уу те бодож байгаа зүйлээ хэрэгжүүлсэн юм нөхдөр ийм айхан хийсэн. Машины ардлын хаалгыг ашиглаад ийм айхан хийсэн байгаа. За айханыг та бүхэн харж байна. Бүтэн тойролоо харуулчих.
Тэвэр ийм хүчтэй. За эхний хэсэг өлгөөд ингээд бүчээ хийгээд ингээд уйчлаа. Одоо ингээд хойш нь татаад юу яа да. Шалаа хэсэг нь. Шалаа ингээд татаж эсгэж ягаад хийхгүй болохгүй юм байна. Иймэрхүү юм харагдах нь тайван. За гоё болохоор нь харуулнаа. За энэ цэглэгааны дэш нэтч. За ингээд махад дугааранда. За тэр торыг сөхөхөр салхи орж ирэн сайх. За битүү шалтай. За шал нэг юм бороо нэвтэрдэг материал 2 давхарлж хийсэн байна. За ингээд ардтал руугаа ингээд босгох чинь нэг шороо мороо болоод тахгүй энэ бүчин энэ дээр бохолчж байгаа. За ийм. За ийшийг ингээд метр 80. За энэ хөндлөнгөөр болохоор 2 аравтай ийм айхан болж байна. Өндөр нь болохоор хойдол нь өндөр нь метр 60 урагшаага бараг метр эртэй шах. За амирхүү мэгтэй майхан бий болголоо гэж. За дахин дээш нь харуулчих. За артын хаалгыг ашиглаа юм айхан хийсэн баг. За ковид сар дахлын үед бол нэгдүгээр хавьдал чинь 14 хоног хөргөх тусгаарлах хэрэгтэй. Энэ тусгаарлцсан үед бол ийм юм ажил хийлээ. Тэгээд ийм ажил хийхгүй бол ер нь ганцаараа байхад бол хэцүү болох юм шинжтэй. Тэгэхээр байнга л ийм хийж байлаа. За энэ бас дангаараа энэ маань бас дангаараа бууж ирээд ширээ болчдөг байгаа. Гадагшаа гаргаад энэ ширээ мэгтэй хэрглэж болно. За манайхан аяллаар явахдаа за машиндаа унтчихна гэж ярьдаг. Машиндаа унтчихна гэхэлэр машиныхаа арын суудал дээр байгаа бүх зүйлүүдээ гаргаж буулгаж гаад унтдаг бол энэ бол одоо энэ дор бүх ингээд авч явж байгаа газын билетик юмнууд болон өөрийн хувц сунар бүгд байхад шууд дээр нь гараад унтна гэсэн үг. За энэ хажуудлын багааж байна. Энэ дугууны дээдлийг ашиглаад хийцэн багааж. За энд ингээд энэ майхныг хуйлаад хийчихнэ. Тэгээ дээр нь ганц хоёр зүйлүүд орчих юм билээ доор нь. За энэ талд болохоор яг машины холбогдолтой дангараад за тэгээд дорцоо төлхөрнө. Ийм болсон. За энэ талд болохоор үндсэн парна. За нэг иймэрхүү маягтай зүйл хийлээ те. За модоор реклам гэдэг хүмүүс тэр болгон санаанд нь буухгүй гоох. Гэхдээ яг сонирхолтой юм л да. YouTube дээр болохоор ингэж хийсэн зөндөө загварууд байлаа. Гэхдээ арай өөр. Би болохоор энэ голыг нь аваад энд ор болдог ч гэсэн голыг нь авдгаар хийж байгаа. Гадаадд болохоор шууд энэ талаа бол галтгоо маягаар тогтчуулаад за энэ талаа бол шууд ингээд буудан уртаар нэг хийждэг юм бэл. Тэгээ артлаасаа ингээд бүх юм гаргаад ирдэг. За ингээд 20 цэр дэглэмийн үед бол ганцаардлаа, одоо уйдлаа гэх юм байхгүй. Сайн ажил төлөвлөлөө хийх юм бол ийм байна. За дээдлэр нь ингэж холбосон байна. За найзад. За захимарсныхаа найзад тавчхоо нэг 5 минутын 6 минутын бичлэг үргэлээ. Ингээд 14 хоногт хийс ажлууд маань эднэр байна. За мөн ногоогоо арчилж зэрлэгийн зулгаж анзалсан байгаа. За тэр цаана улаан манжин одоо сэргжүүлнэ. Энэ луун байна. Энэ төл сонгон тарьсан. За урталтаа жууцаа тарьсан байгаа. За артлт төмөс тарьсан. Төмөс маань яг сайхан гарчиж байгаа одоо манда. За иймэрхүү маягтай 20 цэрийн дэглэмийг өнгөрөөлөө. Тусгаарлалтыг. За мөн бас 0-д гэрэл тавьсан байгаа. За ингээд гэрэл тавьсан. За манай хажуур. За
0 оны байна. Био 0 хийсэн байгаа. Био 0 бол яг аргагүйс энэ цуслан дээр байх ёстой зүйл. Шингэдэг 0-аас тэрхийдээ татгалзаж байгаа. За ийм ажлууд хийлээ те. Тэгээд тусгаарлалтанд 14 хоног гэдэг бол бас хүнд юм байна. За тэгтээ юу ч хийхгүй, хөдөлгөөн хийхгүй, за тэм төлөвлөхгүй байх юм бол ер нь хүн сэтгэл зүгээр нам унаад, за мөн дээрээс нөгөө ковид хүлээж аваад тэгээд үргэлжлүүлээд өвдөх юм байна. Энэ өвчний нэг хүнд муухай зүйл нь эхлээд хүний ганцаардуулаад сэтгэл зүгээр унгаагаад тэгээд тусгаад, за тосонгуудаа тухайн хүнийг өвчлүүлээд амархан болиодог ийм хувьч юм байна гэж миний хувьд дүгнэлээ. Тэгэхээр энийг ялж гарахын тулд аль болохоор хөдөлгөөнтэй ажил төлөвлөж байлаа. За өдөр болгон өглөө босоод арын уул руу алхдаг баг. За ээлж оргил руу гарна. За тэгчээ тэнд бас 4G бас орно, хаяа нэг захимд орноо. Ажлаа зохицуулна. За иймэрхүү байдалтай л 14 хоногийн давлаадаа найзууд нь бүгдэнд нь нэрвэлэнхийг хүсье. Тэгээд 20 цэрийн дэглэм тусгаарлалтанд байгаа бол бусдыгаа хүндэтгээд, гэр бүлээ хүндэтгээд сайн дэглэмээ бариарай. Тэгжээж эрүүл орших юм байна гэдгийг бас та бүхэндээ хэлье.